Хүүхэд үрийг хөгжүүлэх хичээл. Үйл ажиллагааны туршлага солилцох улсын зөвлөгөөн 2015. Зохион байгуулагч боловсрол соёл шинжлэх ухааны яам, багшийн мэргэжилд дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн, боловсролын үнэлгээний төв. За суцгаа. За багшийг нь мөнх гэрэл гэдэг Наран ургах Дорнод аймгаас та бүхэнтэй одоо өнөөдөр хүн ба байгаль хичээлийг зохион байгуулахаар хүрэлцэн ирлээ. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Та хүүхдүүдээ самбарлуу нэг ажиглаа. Юу байна вэ? За, өөр юу болов? Хин хэлэх багш та? За. Самбартай хөшүүрэг ба толгуур. За, хөшүүрэг ба толгуур байна. Хөшүүрэг гэж юу юм? Хин хэлэх үү? За, хэлэр юм. Жиг хөрөг болж. За, өөр? За, хэлэр. За, хүчиг хөрөг багч. За, хэлэр. Тэг хүнд ачааг өргөхөд зориулагдсан хатуу биетийг хөшүүрэг гэж хэлдэг тий. За. Юу вэ? Ачаа байна. Ямар ачаа? Ямар ачаа? Хүнд ачаа. Харахад энэ нөгөө зурнаас нь хараад мэдэгдэж байна тий. За энэ юу вэ? Одоо юу болчих вэ? Гарыг юу гэж хэлхий? Оо яг сайн. За багштай хөшүүргийн 3 цэгийг нэрлэж хүүхд байна уу? За тэр охин хэлээ. Биеийн хүчээр үлдээцэг ба хүний хүчээр үлдээцэг толгуур гэж байна. За зөв байна, сайн байна. За тэгвэл өнөөдрийнхээ хичээлээр одоо багш та нараас нэгэн зүйлийг асууна. Би та нарт нэгэн төрлийн хөшүүргийг бэлдэж ирсэн байна. За нэгэн төрлийн хөшүүргийг бэлдэж ирсэн. Энэ баг болгон дээр хөшүүрэг маань байгаа. За хөшүүргийн тулгуураас зүүн тишээ та нарын багж дээр улаан өнгөөр тэмдэглэсэн байгаа. Тулгуураас зүүн тишээгээ зүүн мөр гэж нэрлэдэг. Зүүн мөр гэж нэрлэнэ. За тулгуураас баруун тишээгээ цэнхэр өнгөтэй байгаас тий. Энийг одоо баруун мөр гэж нэрлэнэ. За тулгуурын энэ мөрүүдийг нэрлэхдээ тулгууртай талаас нь 1 2 3 4 гэж дугаарлана. Тэгэхээр бид нар 1 2 3 4 гэж дугаарлах нь тий. За нөгөө тийш нь болохоор эндээс нь дугаарлах уу? Болохгүй юм байна. Тулгууртай талаас нь дугаардана гэж байгаа. За нэг зүйлийг багш нь асуунаа. Одоо энэ цамар дээр байгаа тулгуур дээр багш нь ачаа өргөе. За хүнд ачаа өргөчлөө 2 ачаа өргөсөн. 2 ачаа өргөсөн. За энэ ачааг 2 ачааг өдөгчөнгүүд нөгөө хөшүүрэг маань хазаа тий дийлдэж ш ачаанда. Одоо яах болоо? За хүүхд бүрийн өмнө таамаглал гэсэн хуудас байгаа. Тэрэн дээр та нар одоо яавал энэ ачаа тэнцэх бол гэсэн зургийг зуръя тий. Баруун мөр тал яавал энэ ачааг юу ажиллах вэ? Бүгд гэсэн зургийг ингээд хамаагүй болж байна. Хэрхэн яаж ачааг үлгүүл мөр маань хөшүүрэг маань тэнцэх вэ гэдгийг асууж байгаа. За хэн хэлэх вэ? За хэлэр. Зөв мөн хоёр ачаа нэг ачаа. За сайн байна. За хүүхдүүдийн таамаглалыг ерөнхийдөө багш нь харлаа. За манай сурагчид бас олон хувилбартаагаар таамаглалаа дэвшүүлсэн байна. Аль мөрөнд баруун мөрний аль мөрөнд ачаа өлгвөл тэнцэх вэ гэдгийг хүүхдүүд маань харсан байна. Тэгээ хөшүүрэг хичээлээ өмнөх хичээлээс сэргэмс хандах хэрэгтэй шүү дээ. Ямар 3 зүйл байж хөшүүрэг тэнцдэг үлээ гэдгийг за хэлээр юм яах вэ? Харъя. Зүүн мөрний 2 дугаар мөрний 2 кофе, зүүн мөрний
4-р орны кофе. За одоо та нарын таамаглалыг бүгдээрээ ярилцъя. За ихэнх хүүхдүүд таамаглалаа янз янзаар дэвшүүлсэн байна. За тэгэхээр нэг зүйлийг багш нь тодруулаад хэлье л да. Энд ингэж байна. Хөшөөргөнд маань тулах цэг байгаа тий. За хүнд ачаа байгаа. Хүнд ачаа маань шүү дээ. За нөгөө хүчээр үйлчлэх цэг бас байгаа шүү дээ. Хүчээр үйлчлэх цэг хэд вэ нөө? Хэрвээ 2 3 байж болох байсан бол багш нь 2 3 гар тавьж болно шүү дээ. За энэ хичээлийг үтсэн байгаа. Тэгэхээр бид нар энд хүчээр үйлчлэх цэгээ хэдэн удаа тавих хэрэгтэй байсан бэ? Нэг л мөрөн дээр тавих хэрэгтэй тий. За энийг та нар бас бодож байгаарай. За тэгвэл ихэнх хүүхдүүдийн өнөөдрийг бичсэн таамаглал болохоор баруун мөрний 4 дахь тавьсан хүүхдүүд нэлээдгүй байна. 4 дахь мөрөнд. За мөн зарим хүүхдүүд зүүн мөрөг андуураад байна тий. Тэгвэл баруун мөрний 1 дахь тавьсан хүүхдүүд бас нэлээдгүй олон байсан. За баруун мөрөө зүүн мөртөө андуурсан хүүхдүүд бол нэлээд байсан. За энийг бид нэр тэнцвүүлэх аргыг ер нь олж болох болов уу? Яаж олвол болох юм? Та нараа өөрсдөө нэг хоорондоо бодоодох тоо. Багаараас товчхон ярилцаж бодно. Яагаад бид нар ийм юугаа таамаглалаа ингэж дэвшүүлсэн бол? За хоорондоо ярилцаарай хүүхдүүдээ. Яаж ер нь хэдүүлээ энэ зүүн мөрөнд байгаа 2 ачааг яаж тэнцвүүлж болох юм бэ гэдгийг Копи хэдэн грамм байдаг вэ? Аа. За ардлыг харцлаа 20 грамм гэж сайн байна. За 20 граммтай энэ копиг ашиглана. За туршилтаа хийхийн өмнө нэлээдгүй эдэн зүйлийг анхаарах шаардлагатай. Нэлээдгүй эдэн зүйлийг. За хамгийн түрүүнд туршилт хийхийн өмнө багууд зүүн баруун мөрөө сайн ойлгоорой. Одоо та эдийн хийж байгаа зүйл дээр зүүн баруун мөр гэж аль нь вэ гэдгийг хараа сууж яв. Энийг гэж хэлсэн шүү гэдгээ. За зүүн баруун мөрөө сайн ойлгоно. За дараа нь яана гэж нөө. Туршилтыг олон янзаар хийнэ гэж нэ. Олон янзаар хийнэ гэж. За хамгийн сүүлд нь үр дүнг ажлын хуудсан дээр бичнэ гэж байна. За саяных нь багшийн тарааж өгсөн таамаглалын арт талд ажлын хуудас байгаа. За ажлын хуудасаа одоохондоо бөглөхгүй. За заавраас анхаараарай. За нэгдүгээрт нь та нар одоо ингэж ярилцъя. Яг багийнхаа гишүүдэд одоо эхлээд эхний алхмыг хэн хийх үү, дараа нь хийх үү гэдгээ богинохоо хэмжээнд ажил үргээ хуваарлцах. Хүүхэд бүр оролцоотой байхын тулд ажил үргээ хуваарлцах. За ямар ч бас нэг 4 5 алхам байгаах гэж бодоод хоёулаа хамтарч ажиллана. Хамтарч ажиллах найзгаа сонгоод туршилтаа их болоогүй. Шүү. За тэр баг яасан? Тохиролцсон уу? За юу хийхээ ярилцсан уу тий? За хин хоёр хамтарч ажиллахад ярилцчих. Хэн битээр хамтарч ажиллах вэ гэдгийг. За сайн байна. За энэ 5 жамцгүй багийнхаа зохион байгуулалтыг биднэрт нэг танилцуулаад өгье. Ямар зохион байгуулалт хийж өгсөн бэ гэдгийг. Юу гэсэн энийг копигаа юм дээр тулгуур дээр тавьж. За. Харин манай өшөглөн болохоор бичиж тэмдэглэн мөнх хөрөнгө хоёр болохоор ажиглалт юм. Оо сайн байна. Ингэж бага хуваарлж чадсан уу хүүхдүүд ээ? За тэгвэл туршилтанд оръё. Туршилтыг бид 18 минут хийн.
За анхаараа одоо дэлгэц рүү харъя. Одоо дэлгэц рүү харъя. За хамгийн эхлээд энийг хийхин өмнө багшийнхаа өгсөн зааврыг сайн сонсоод нэг юм хийнэ. За одоо хин яа гэсэн ажлаа мэдж байгаа юм чинь зүүн мөрний анхаараарай. Зүүн мөрний хоёр дахь мөрөнд хоёр ачаа зүүгээрэй. Хоёр ачаа. Зүүн мөрний хоёр дахь мөрөнд хоёр ачаа зүүн. Зүүн мөр нь ямар өнгөтэй байгаа гэж хэллээ? Улаан байгаа гэсэн. За зүүч. За одоо анхаарай. Одоо энэ бол хоёрхан багшийн анхны таамаглал байгаа үстэй тий? Энэ ингүүл яах юм бэ гэдэг таамаглал байгаа. Одоо дараагийн үйлдэл нь. Дараа хийхдээ бид нар копиг нэг нэгээр нь зүүхгүй. Мөн мөрүүдэд зэрэг зүүхгүй шүү. Мөрүүдэд зэрэг зүүхгүй. Заавал хамттан зүүн. За одоо тэгээд алхам хоёроос үлээд хий. Одоо яг ажил үргийнхаа дагуу 1 2 3 4 гэсэн мөрөнд нэг ачааг ээлжлэн зүгээрэй гэж байна. Ээлжлэн зүгээд нөгөө багийн ажиглах хүүхдүүд тэмдэглээ өтлөө шүү дээ. За ажиглах нь хингээ тэмдэглээрэй. Ажиглах нь юм бэ? Бүх мөрөнд ч баруун мөрний бүх мөрөнд ээлжлэн зүүн. За тэгээд тэнцэж байгаа тохиолдлыг л тэмдэглэж аавна. Нэг ачаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр нэг нэгээр нь зүүж үзэх байхгүй. Эхлээд нэг нэгээр нь зүүш. За нэг нэгээр нь ингээд зүүч. Ингээд. За тэнцсэн үү? За чи зүү тэмдэглээд байж. За сайн байна. За одоо энэ нэг за энийг нөгөө тэмдэглэх хүүхдэн тэмдэглээд сууж. Бүх багууд нөгөө ажиллаа хийгээд юу таах шиг нэ. Нэгийг зүүш штэ. Нэгийг. За ингэ тэнцэхгүй байгаа дээ тий. Тэгвэл нь яах вэ? Буцаагаад аваад дараагийн хоёр дахь мөрөнд авахгүй юу? За хоёр дахь мөрөнд зүүчлээ. Одоо үзье. Тэнцэнэ үү? Тэнцэхгүй нь аваад одоо хаашаа шилжүүлээ. Тэг 3 дахь руу ингээд гих битээр. За тэмдэглэж аваараа дэвтэр дээрээ тэмдэглэж. Эхлээд дэвтэр дээрээ тэмдэглэж. Зөв шүү. Одоо зөв. Одоо 50. За тэнцэнэ үү? Тэнцэхгүй нахиж аваад. За одоо тэгээд тэнцэнэ. За одоо дэвтэр дээрээ тэмдэглэж. Тэнцсэнийг нь 2 тэнцүү 4-гээ тэмдэглэж. За манай багууд эхний туршилтаа бол амжилттай хийсэн байна. За дараагийн туршилт. Одоо заавраа анхааралтай уншина бас. Сая бол нэгэн ачаа өдгсөн учраас их амархан байсан. За дараагийнх нь. За заавраараа 1 2 3 4 дэх мөрөнд 2 ачааг хамттан ээлжлэн өргөөрэй гэж шүү. Хамттан. За зүүн мөрний ачаанд бол хүрэхгүй. Хоёрыг. Дэвтэр дээр тэмдэглэхгүй юм уу? За тэгээд ээлжлээ бичээд байна тий. Тэнцсэн. За дэвтэр дээрээ тэмдэглэн шүү дээ. Дэвтэр дээрээ тэмдэглээрэй. Сайн байна. Дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За тэнцсэн үү? За хамаагүй савдаад таашна чи одоо тэнцвэрээ олохдоо тэнцсэн юм уу? Эрдэнэчрөө тэнцсэн үү? За сайн байна. Өстой мондөг хүүхдүүд байна. За дараагийн завраа харъя. Дараагийн заврыг харъя. Тэнцсэн танах хоёр ачаан тэнцсэн үү? Ахаа дараагийнх нь хийж үзэж байгаа юм уу? За тэнцүүлж харъя багш. За тэнцсэн байна. За дараагийн алхмыг харъя. За мөн 1 2 3 4 дэх мөрөнд 3 ачааг хамттан ээлжин зүгээр гэж. 3 ачаа гэдгийг багш нь орхицсан байна. Уучлаарай. 3 ачааг 3 гэж байгаа юм. За 3 ачааг хамттан одоо 3 копигоо хамттан өлгөн штэ. 1 дэх мөрөнд 3-ыг зэрэг сайхан копиг нь доош нь шахах ингэ шахаж өгөөрэй. Тэгэхгүй бол бас наа чи нөгөө багтаж өгөхгүй байх магадaltaй.
Тэнцэнэ үү? Энэ үү? Энд нэг 3 тонн харагдахгүй байна тий. Дэлгэцэн дээр харагдчихгүй байна. За тэнгэ авчиж. За тэнцэн үү? За болохгүй. За тэгвэл дараагийн алхмыг. Тэнцэж болохгүй дараагийн алхмыг харъя. За юу гэнэ? Мөн нэг баруун мөрнийх дандаа яваад байгаа ш тий. 1 2 3 4 дэх мөрөнд 4 ачааг хамтд нь ээжлэн өлгөөрэй гэсэн завартай. 4 шиг копи гэсэн үг ш тий. За дэвтэр дээр одоо саяны хийсэн 4 алхмаа дөрүүлэнгийн тэмдэглэж ш төгтөдөө дэвтэр дээрээ. За 2 байхад яасан. За сайн байна. Энд ингээд мундаг тэмдэглэсэн байж тэмдэглээрээ. Нэгнгээр жоохон хөдөлсөн байхад хамаагүй саваад байдгийг бас хөдлөөд тах. За төгцөө. Бас л. За сүүлийн алхмынхад юг тэмдэглэлийг дэвтэртэй хийгээрэй хөөтөө те. Дуусч юм уу? Энд дөрөвгөө өлгөөд байж өлгөө байж. За бичнэ үү? Чи дэвтэр бичнэ үү? За багууд ямарсан туршилтаа хийчлээ. Одоо дэвтэр дээр тэмдэглээ хий. Сая ер нь ямар үед яагаад ачаа ясмгээ өөртөөхөө боломжоор яаж тэмдэглэл илүү өөрт чинь хэлбэр байна уу тэр аргаараа тэмдэглэчээ. Зүүн мөрний 2 дахь мөрөнд 2 ачаа өлгсөн байсан чинь баруун мөрний ямар мөрнүүдэд ямар ачаа зүүхэд тэнцсэн бэ гэдгийг өөртөөхөө боломжоор тэмдэглэлээ. За дууссан хүмүүсд бол гараа өргөд багштай мэдэгдэнэ. За их шиглэн тэмдэглэл хөтлөх үүрэгтэйсэн тий. Нэг ачаа зүсэн баруун мөрний дөрөвдөх мөрөнд зүсэн тэнцээ. Нэг ачаа зүсэн 1 2 3 дахь мөрний тэнцээ. Чангаар яриа. Баруун мөрний 2 дахь мөрний тэнцээ. 1 3 4 ачаа мөрөнд ачаа зүсэн тэнцээгүй. Баруун мөрний 1 2 3 4 дахь мөрний ачаа тэнцээгүй. Сайн байна. За өөр дүнлэл гарсан хөх вэ? За уншаа. Чангаар л тэр. Хоёр ачаа зүгт баруун мөрний 4 дахь шугам дээр ачаа зүгт ачаа тэнцсэн. Зүүн мөрний 2 дахь шугам дээр 2 ачаа баруун мөрний 1 дахь шугам дээр 3 ачаа зүгт ачаа тэнцсэн байна. Шугам гэж ярих уу, мөр гэж ярих уу? Мөр гэж ярина тий. Баруун мөрний 1 дахь 2 дахь 3 дахь 4 дахь мөрөө гэж. За тэр багаас хариулт хөхтэй нь.
Ямар тохиолдолд ачаанууд тэнцсэн бэ? Тэр мөрний 20 г ачаа 2-р мөрний 40 г ачаатай тэнцээ. Зүүн мөрний 40 г ачаа баруун мөрний 2-р мөрний 40 г ачаатай тэнцэж байна. 1-р мөрний 40 г ачаа 2-р мөрний 40 г ачаатай тэнцсэн. 1-р мөрний 80 г ачаа 2-р мөрний 40 г ачаатай тэнцсэн. За сайн. За танаа баг. Зүүн мөрний 2-р мөрний 2 ширхэг ачаа баруун мөрний 1-р мөрний ширхэг ачаа тэнцсэн. Баруун мөрний 4 билүү? Баруун мөрний хэд их мөр өдөө тэр 4 ачаа зүүцсэн байгаа? Энийг хэлсэн юм уу? За. Ялаа багш нь харъя да. Одоо чи алин дээр явж байна? За. Зүүн мөрний 2-р мөрний 2 ширхэг ачаа баруун мөрний 2-р мөрний 2 ширхэг ачаа тэнцсэн. Зүүн мөрний 2-р мөрний 2 ширхэг ачаа баруун мөрний ачаас тэнцээгүй. Зүүн мөрний 2-р мөрний 2 ширхэг ачаа баруун мөрний 1-р мөрний 4 ширхэг ачаа. За танаа багаас за Зүүн мөрний 2-р мөрний 2 ачаа баруун мөрний 4-р мөрний 1 ачаатай тэнцсэн. Зүүн мөрний 2-р мөрний 2 ачаа баруун мөрний 1-р мөрний 4 ачаатай тэнцсэн. Зүүн мөрний 2-р мөрний 2 ачаа баруун мөрний 3 ачаатай тэнцээгүй. Зүүн мөрний 20 г зүүн мөрний 2-р мөрний 2 ачаа баруун мөрний 2-р мөрний 2 ачаатай тэнцсэн. За бүх багууд ерөнхийдөө туршилтаа хийгээд дууссан байна тий. За тэнцээгүй мөр байсан уу баруун мөр? Хэдгээр мөр байсан? Яагаад тэнцээгүй юм болоо? Яагаад тэнцэж болоогүй юм бол юу гэж бодож байна вэ? За босоо. Тэгс тоо өөрөө төсөв тэгс тоо харин нөгөө хоёрын тоо чинь. За тэгш сондгой тооны тухай ярьж байна тий. За өөр санаа байна уу? Яагаад 3 дугаар мөрөнд тэнцээгүй юм болоо? За одоо багш нь хүүхдүүдэд ажлын хуудас гэсэн байгаа. За бид нар багш нь зөв мөрний хидэх мөрөнд ачаа зүүлээ. Анх энд байгаа. За 2 дахь мөрөнд ачаа зүүлсэн. За хідэн ачаа зүүлсэн? 2 ачаа буюу 40 г копи өлгсөн байгаа. За та нар сая туршилтуудыг хийсэн. Одоо ажлын хуудсан дээр бөглөнө. Сая бол дэвтэр дээрээ дандаа хийсэн байгаа тий. За ажлын хуудсан дээр нааш анхаараар өгдөө. Ажлын хуудсан энэ талд дандаа мөрүүд нь байгаа.